Өнөөдрийн хаврын чуулганд оролцож байгаадаа би маш их баяртай байна. Би анх 2022 онд айгүй хүнд өвдсөн байхгүй түлэгдээд. Тэгээ миний бие айгүй хөвддөг байсан. Би өөрөө мисцлийн сурдагч. Тэгээд эмнэлгээс жилдээ явдаа нэгэн их олон бөө дам гэж зөндөд явдаа. Сүүлдээ миний бие бүр хүндрээд өвдөд гисэн байхгүй юу. Тэгээд энэ тэтгэл зэрэг чинь лайв бүрэн үзээд дуусны дараагаар энэ хүнтэй холбогдох төрөөд энэ хүнтэй фэйсбүүкийн найзын холбоо үсээд хүсэлтээ явуулаад тэгээ би хувь чатанда өөрийнхөө тухай ингэ дэлгэрэнгүй ütсэн байхгүй юу. 2025 оны 12 сарын 22-ны өдөр энэ хүн дээр очиж үлдэх хэлсэн байхгүй юу. Тэгээд миний нэг болохгүй ер нь таагүй бүхүүдийг гаргаад ирсэн байхгүй бидээсэн. Тэгээд урд нь бол зөндөөл дамбаагаар явдаг байсан. Яг ингэж гарч ирээгүй болохоор би хэндээ бас нэг үнэн шимшиггүй ч санагдахгүй юу. Тэгээд энийг чи сайхан бие судлаад чи надад нэг л итгэхгүй байна да. Гинэгэлэнс сүйдээ нөгөө засад надад ингээд дунуу үлгэж ирсэн байхгүй юу. Тэгэхэд би одоо энэ өөрийнхний дуулж байгаа дуугаас олсон чи бүр өөрөө ирэхгүй ингээд уйдаад ирсэн. Дотроос ингээд огшоод тэгээ миний энэ хоолой чинь бүр таг байсан байхгүй юу. Яг тэр нөгөө дунуу үлгэж явах цаг хугацаанд миний дууны өнгө сэргээд байсан. Тэгээ өөдөндөө ороод нөгөө бүх үүдүүдээ ингээд дистралтай гэдэг юм байна. Тэгээд тэр үүдээ хийж дууссан дараагаар миний яг дууны өнгө одоо яг ярьж байгаач болж ирсэн. Дууны өнгө гардаггүй байсан шүү дээ. Тийм дууны өнгө гардаг болоод ямар юм чийтлээсээ ханддаг хандлага нь надад видео өгч байгаа үүдээр л мэдгэцсэн. Юм тууржаар ханддаг болоод миний дууны өнгийг ингэж гаргаж чадахгүй шүү дээ. Тэгээ би нэгт маш талархаж баярлж явдаг. Онгод тэнгэр гэдэг юм чинь бас сайн мэддэггүй байсан. Тэтгэцэргэлэгтэй холбогдоод онгод тэнгэр гэдэг юм ингээд одоо үнэхээр байдаг гэдгийг сая би 2 жилийн хугацаанд би мэдрэлээ. Тэтгэцэргэлэгтэй талархлаа. Тэгээд тэнгэрүүдтэй талархлаа. Өнөөдрийн хаврын чуулгуудтай их сайхан боллоо. Миний сэтгэл маш их хөдөлж, огшиж, омогшиж байна. Сайхан байлаа. Тэгээд энэ сайхан үйлийг хийж байгаа энэ сайхан үйлийг зохион байгуулсан энэ бүхий л хүмүүс талархлаа. Тэгээд ийм сайхан улсуудтай уулзаж учирсандаа талархаж байна. Цэцэг жаргал багштай урт удаан насалж одоо олон түмэндээ Монгол түмэндээ дэмээ өгч яваа энэ сайхан үйлэнд чинь үнэхээр их талархаж байна. Тэгээд би одоо бас гэрээр нь очиж бас нөхрийгээ бас үзүүлдэг өөрийнх нь тэр гараар заслаа хийлгээд бас сайхан болсоо. Тэгээд өнөөдрийн энэ үйлэнд оролцсондоо маш их талархаж байна. Энэ наран эрхэс нэргүүгийн энэ хөгжмийн энэ дуу өстө маш гоё өстө нэрээ зүрх сэтгэлийн минь өстө нэрээ үнэхээр гүнд орж үнэхээр сэтгэл зүрхийн минь гүйгүүлж одоо сайхан гэрэл гэгээтэй байх ийм сайхан дууг одоо сонсож энэ сайхан улсуудаа уулзаж учирт ийм сайхан үйлэнд оролцсондоо туйлаасаа их баярлж байна. За би багшийнхаа засалд 2 дахь удаага ирж байгаа. Энэний урдны засалд болохоор би гадаад байсан ирж чадаагүй. Миний охин ирсэн. Гэтэл миний охин бол өөрөө удхан охин байсан. Бурхан болсон аав нь миний охины чихэнд ирээд биднийг уучлсан, өршөөлсөн, сайн сайхан явж байгаа тухайгаа ярьсан байсан. Их чидтэй гайхалтай. Тийм учраас би энэ жил багшийнхаа заавал ивентэд оролцъё гэж одоо би хүрэлцэн ирсэн байгаа юм аа. Миний багш бол ирэх ачтай хүмүүсийн эрүүл энх сайн сайхны төлөө хүний сэтгэлийн одоо өөрийгөө олох тухай сайхан заслуудыг хийж явдаг. Би их баярлж явдаг юм аа багшигаа. Манай энэ нийгэмд хүн бол эрүүл биеэрээ амар амгалан гараад би баян байх байхаа гэж би боддог юм шүү. Багш маань хүний сэтгэлийг хөгжиж өгдөг юм шүү. Бүгдээрээ манайхан энэ сайхан ивентэд оролцож байгаараа гэж уриалж байна.